3 дээр 2-ын нэмбэл 5 гарна. За энэ бол 1-р нэмэгдэхүүн, энэ бол 2-р нэмэгдэхүүн. Харин энэ 5 бол нийлбэр. Хэрвээ 2 нэмэгдэхүүний аль нэг нь мэддэхгүй байх юм бол, жишээлх юм бол эхнийх нь мэддэхгүй байгаа тохиолдолд энэ нэмэгдэхүүнийг олохын тулд нийлбэр буюу 5-аас нь нөгөө нэмэгдэхүүн буюу 2-ыг хасч болно. Ингээд А тэнцүү 3 гэж гарч ирнэ. За яг үүнтэй адилханаар хоёрдугаар нэмэгдэхүүн мэддэхгүй байвал мэддэхгүй байгаа нэмэгдэхүүнийг олохын тулд нийлбэр буюу 9-өөс нөгөө нэмэгдэхүүн буюу 4-ийг хасч болно. Ингээд x тэнцүү 5 гэж гарч ирнэ. За мэдээж 10-аас 3-ыг хасах юм бол 7 гарч ирнэ. Энэ тэнцвэрлэлийн хувьд бол энийг нь бид нэр хасагдагч гэж нэрлэдэг. Хасж байгаа тоо хасагч гэж нэрлэнэ. Гарч ирсэн хариугаа ялгуур гэж нэрлэдэг. Хэрвээ хасагдагч нь мэддэхгүй байвал хасагдагчийг олохын тулд ялгуур дээрээ хасагчийг нэмдэг. Хасагч нь 3-тай тэнцэх ба. За ингээд хасагдагч нь 10 гэж болно гэсэн үг. Хэрвээ хасагч нь мэддэхгүй байгаа бол энэ хасагчийг олохдоо хасагдагч буюу 12-оос нь ялгуурыг хасч олдог. За аливаа тэгшлэлийг бодохдоо бодоод гарч ирсэн хариугаа уг тэгшлэлдээ орлуулад өөрийнхөө зөв бодсон буруу утснаа шалгаж болдог. За жишээлх юм бол энэ тэгшлийн хариу нь ингэж гарч ирсэн. Энийг энэ аад орлуулад үзвэл үнэн байна уу, худлаа байна уу гэж шалгана. За мэдээж 3 дээр 2-ыг нэмээд 5 гарч байгаа учраас зөв байна гэсэн үг. За яг үүнтэй адилханаар энэ болгоны хариу буюу энэ 5-ыг энэ x-д орлуулад үзэн 4 дээр 5-ыг нэгээр 9 гарч байгаа учраас бид энийг зөв бодсон байна гэсэн үг. Энэ тэгшлийн хувьд бол хариу нь 10 гарч ирсэн. Энэ 10-ыг энд орлуулад үзвэл 10-аас 3-ыг хасаад 7 гарна. Зөв байна гэсэн үг. За энэ гарч ирсэн хариугаа энд орлуулж үзвэл 12-оос 4-ыг хасаад 8 болж ирнэ. Тийм учраас энэ бол